Инхүү манай гол дүрийн залуу Шоми 20 нас дээр ирсэн байгаар цуврал эхэлдэг. Тэр мафийн толгойлагчийн хүү бөгөөд туслах нь өмсөн халааднаас нь олж нэр хүнд нь унах вэ гэж санаа зовх үед Шомийн доош буухгүй гэдгээ илэн нэгэн эмэгтэй түүний анхаарлыг татна. Гэмгүү дуулууртай харагдчихвээ энэ эмэгтэйг лөө меню гэдэг ба тэр эгчтэй гинтийн бэлэг барихаар хосуудын зургийг зурдагч хорлохоор зургийн сүйдэгч эхлэхэд Шоми эмэгтэйг олж ирэн гой зурдаг юм байна гэд өөрийгөө ганц бий гэж асуултанд хариултал. Миний өнөх зураг хосуудын урд шийдснээр эгчийн бухимдлыг төрүүлхэн тэр. Гэтэл яг энэ үед Шоми эмэгтэйг тэрвэрж авч явна. Тэр хоёр нэгэн оройг хамтдаа өнгөрүүлнэ. Ингээд маргааш өглөө нь үеэлэгч нь өчтөрийн хийсэн зүйлд нь уурлан дүүгээ алгадаг гэтэл миний зургийн өрөөнөөс огт гараагүй гэдгээ илэн ямар ч асуудал тариагүй гэж худлаа ярьдагч. Луучаан түүнийг ээждээ ховлоход аав эгч нь охиноо тайвшруулан меню буруутгаж удалгүй тэр хоёрыг гаргахтаа зэрэгцсэн аав ах нь түүнийг эмээтэйгээ уулзах гэж байсныг мэдэн тэднийг уулзуулахгүй тулд гэрийн хорионд оруулахар шийдтэл хүүн хурчирэн гэр бүлтэй сайн харилцаатай шуу огтын эмэгтэй менютэй уулзахаар ирсэн гэдгийг хэлснээр тэр ахасаа түр гарах зөвшөөрөл авч Сойны машинд сууж явдаг. Гэтэл меню хоолны газар биш онцны буудлын руу хөргөж өгөхийг гуйх бөгөөд гайхсан найз нь түүнийг гэрээсээ зугтж байгааг ойлгон эмээтэйгээ уулзахгүйгээр явах гэж байгааг нь асууснаар үзэгдэл солигдсон. 3 жилийн өмнөх үйл явдал руу биднийг авчирна. Сүүлийн хэдэн жил эмээгийнх нь ой санамж муудан зан аш нь гэнт өөрчлөгдөж ирсэн тул ах эгч нь түүнийг өөрсдөө хараанд байлгаж тэр хоёрыг нэг ч удаа уулзуулаагүй юм. Үүнээс олж меню тэдэнд улам дургүй болж гэрээсээ зугтахаар шийдсэн нь ийм учиртай ба. Тэр тэдэндээ хамт амьдрахыг хүсэлгүй буцаж англи руу очин урлагийн сургуульд өргөжлүүлэн сурахаар шийджээ. Ингээд менюг онгоцны буудлын руу явах хооронд өнөх баян залуу түүнтэй ахиж уулзахыг хүсэж байлаа. Залуу эмэгтэйд анхны харцаар дуурлж түүнийг олоход бүх зүйлээ зориулна гэд туслахтаа эмэгтэйг олох даалгавар өгөхөд меню түүнтэй зам дээр таардагч ахынхаа дуудлагаас олж нэгнийгээ харалгүй зурж өнгөрдөг. Харин тухайн мөчөд туслах нь ярьсантай төстэй хүнийг онгоцны буудлын руу явсныг олж мэдэх бөгөөд удалгүй меню найзаагаа тэрвэрэн өөрт нь мөнгө хэрэггүй хэмээн туссанд нь талархаж тэр жилийн өмнөх зурсан зураг өндөр үнээр зарж аль эртнээс энэ бүгдийг төлөвлөснөө түүнд тайлбарлана. Гэтэл энэ үед үеэл ах нь найз руу залган тэр хоёрыг хаана байгааг асуухад Сео дуудлын тасалж түүнийг хурдан явахыг хүсэн. Меню билетээ шалгуулад онгоцон суух гэж байтал аав ах нь түүнийг олж ирдэгч. Меню тэр хоёр хувцас сольж өмссөн байлаа. Эмэгтэйг андуурснаа мэдсэн Шоми тэр хоёрыг гэрлэгөө буцах хооронд менюг аав ээжийн газарт цэцэг тавихаар очихдоо зэрэгцсэн үеэл ах нь түүнийг оршуулгын газраас олж алга болсонд нь уурлахад меню аав ах өөрийн зүгт чадахгүйг мэдээд таныг ийшээ явуулсан уу? Та намайг энд байг бодоогүй л байх хэмээн түүнийг хөлдөө амтан гэхэд луулийн урандаа ахиж алгахтаар далаадагч. Меню өөрийгөө хамгаалан аавын сэтгцэн өвчтөө хэмээн хэрвээ түүнийг ийм зүйл хийснийг мэдвэл өршөөхгүй л болов уу гэдгийг хэлснээр ах нь түүнд хорсон 10 жилийн өмнөх үйл явдлыг эргэн сандаг. Менюг баг байхад үеэл ах нь төрсөн дүүгийнхаа бурууг түнлүүж хийж тэд түүнд хатуу хандаж ирсэн тул тэрээ үзэн ядалт ус хонзон тээж ирсэн байна. Ингээд ах нь утсын хураан тэд гэрлүүн авч явна. Харин үеэр Шомины туслах хормын үеэр зөөгчж байсан эмэгтэйчүүдийн зургийг харуулдагч. Түүний харсан эмэгтэй нь байхгүй байх ба аргаа орсон тэрээр эмэгтэйгээ өгсөн хаяглуу нордогч. Бүтэн нэр гар утасны дугаар бичээгүй байдаг. Өдөр нь меню гэртээ ирэхэд нөхрөөсөө салах шийдвэр гаргасан үеэлэгч нь түүнд уурлахын үед аав нь охиноо болиулан тэрэ менюг хүнд цохиулсныг анзаарч хүүгээ энэ зүйл хийснийг мэдэн чангаар алгадах нь тэр. Үүнийг харсан меню үеэлдээ хандан би ус сандаг хүн хэмээн хэлэх бөгөөд удалгүй аав ах нь эмээг нь маргааш эрчим дэмжлэгэнд орохоор болсон гэхэд меню хүүхэд байхаас нь өсгөж бусдаас хамгаалж ирсэн хайртай эмээдээ санаа зовж эхэлдэг. Аав ах нь түүнийг хэрвээ ахиж гэрээсээ зугтвал эмээд нь хэцүү байх болно гэд хавчаарын зүүлгэн дуулууртай байхыг сануулна. Өдөр нь аав эгч нь меню гэрээсээ явуулахаар нөхөрт гаргахаар шийдэх бөгөөд тэр охинтойгоо ярилцах үедээ энэ шийдвэрийг тэр хоёрт огт хэлж болохгүйг харуулж ингээд хэд хоногийн дараа эгч нь менюг баян залуусын цугладаг үдэшлэг рүү давуулж очино. Лучаан ээжийн хэлснээр түнд нөхөр олохоор залуустаа танилцуулах үед Шоми менюг олж харах ба туслах нэмэгтэйг луу огтны гэр бүлийн 2 дахь охин хэмээн гэр бүл нь түүнийг багаас нь нууцалж их дуулууртай өсгсөн гэдгийг хэлснээр Шомины сонирхлыг улам татаж ямар ч хамаагүй аргаар өөртөө нуулзуулах үүрэг өгдөг. Залуус менюгээс хэдэн зүйл асуун эрсэнд нь талархаж хундаг тулах гэхэд жан залууг мөрлөж дарсыг асуулна. Меню гараа уухаар залууг дагж явдагч туслах нь түүнийг арын халгаар гарган хаалгын дөгжих бөгөөд
Энэ мөчөд меню багада хоригдж байсан үе эргэн санах үед Шоми түүнийг дуудан жинхэнэ нэрийг хэлснээр меню залуугийн гинжнээс татан ганц би хിവэрээ юу гэж түүнийг харцаараа ховсдгон тэр. Ингээд тэр хоёрыг үнсэлцэх үед үеэлэгч нь түүнийг олж ирдэг. Эгчийн өрөөлөө ороход тэд аль хэдийн зогцсон байх бөгөөд оройн Шоми түүнийг гэрт нь хүргэж өгөн холбоотой байхаар өөрхөн гар утсыг өгч ахиж уулзгаа амлан удалгүй ах эгч хоёр нь ууртаагаар түүнийг хаана байсныг асуухад меню юу болсныг ярихаар эгч нь үдшилэг рүү дагуулж очин өөрт нь дар суулгах гэж байсан. Намайг угаалын өөрөө ороод буцаад ирэхэд эгч байхгүй баахан согтуу хүмүүс байхаар нь такси дуудаад гэртээ ирсэн гэд худлаа ярихад Лолин тэдэнд камерын бичлэг үзүүлж үнийг харсан ав ах нь өөрөөс нь зөвшөөрөл авалгүй менюг дагуулж явсан дуурлан охиныгоо шийдэхээр болдог. Эгчигээ хорлсон меню буудан дээр цай ууд суух ба энэ хооронд Шоми менюг бодсоор бэр гуйхаа шийддэгч туслах нь түүнийг хэд яарч байг хэлэн ахаасаа зөвшөөрөл авах хэрэгтэйг сануулна. Ухаангуу дурлсан тэрээр ахтаа энэ тухай ярин оройн меню залуу нөлөө бүхий гэр бүлээс гаралтайг мэдэн камерын бичлэгийг өөрчилсөн гайх үед үеэлэгч нь өрөөлөө орж ирэн түүнээс хариугаа авахар араас нь хөөдөгч санамсргүйгээр аавынхаа хундыг хагалж орхидог. Инхүү маргааш оройн меню тэр хоёр уулзсан хотоор зугаалахаар болно. Шоми түүнийг эгчтэй зохиосныг мэдэн 22 настай бүсгүйг зод шийдэх нь огт хэвийн зүйл биш гэхэд меню тэдний гэр бүлд байдаг л зүйл болохыг хэлэн Шоми түүнтэй гэрлэхээр сарын дараа бэр гуйхаа амлж өөртөө үерхийг гуйдаг. Меню эргэлзэлгүйгээр гуйлтын зөвшөөрөх бөгөөд ингээд маргааш өглөө тэрээр эгчийн байга газарт хүргүүлэн түүнийг гарч ирэх үед меню залуутай үнсэлзэж эхэлнэ. Тэр эгчигээ чадхаар энэ бүгдийг төлөвлөсөн бөгөөд утасных нь камер ажиллахгүй байсан тул Лучан хүмүүсийг дуудан тэр хоёрыг хамт байг харуулах гэтэл меню юу ч болоогүй юм шиг найзтай хамт өөр машинд сууж байлаа. Хүмүүс эгчийг худалж гэж бодон тэр олонний өмнө эвгүй байдалд орох ба Лучан ээж авдаа менюг залуутай үнсэлж байсныг хэлдэгч аав нь түнд итгэлгүй одоо хангалттай хэмээн охиноо ахиж шийдэхэр болсноор меню түнээс хариугаа авах нь тэр. Оройн тэр хоёр видео калаар холбогдсон өглөөний үйл явдлыг ярилцаж менюг уцаа тассны дараа Шоми найз охиноо ямар нэгэн зүйл нууж байгааг ойлгон буцаад луу охины гэрт аав эгч нь менюгоос олж гэр бүлэн таагүй харилцаатай болсныг хэлэн өөд болсон ээжийн доромжлох үед меню тесрүү алдан ээж нь хизээч ахт нь харц хайж яваагүй гэдгийг хэлснээр эгч нь уурандаа түүнийг алгадах гэдэгч меню тийм ч амар бууж өгдөггүй. Ингээд удаах өдөр нь соёо шөний клуб руу орох үедээ аав эгчийг олж хардаг. Тэр нууцаар бичлэг хийж аван меню руу явуулах бөгөөд эгчигээ таньсан тэрээр тийш явж очин Шомины туслах болон өнөөх залуучуудын өрөөлөө орон цонхоор эгчийнхээ машиныг хаан зогсныг анзаарч менюг ширээнд суух мөчөөд найз залуун залган байга газар руу явж очино. Энэ хооронд меню эгчигээ гарч явж байгааг харан нууцыг олж мэдэх ба удалгүй Шоминыг гадаа нэр зогсоход меню түүнийг уртлын машиныг мөрөхийг хүсэж тэрэ хэлснийг биелүүлснээр машины осол тэнд байсан хүмүүрийн анхаарлыг татдаг. Хүмүүс лөө эцэгтэй зургийг аван түүний энэ үйлдэл олонний шүүмжлэлийг дагуулж Шоми түүнээс яг дэм зүйл хийлгэж байгааг асуун юу тийм инээдтэй байна гэхэд меню энэ шийдэмгүй байдалд нь татагдсанаа хэлэн урал дээр нүсэх бөгөөд Шоми ч мөн адил бодлоо хэлэхээр түүний уран зураг дотоод гоо үзэгслэн гээд бүх зүйл нь таалагддаг гэж анхны харцаар дурласнаа хэлнэ. Цаг орой болж менюг явсны дараа Шоми луу эцэгтэй машиныг мөргөж асуудалд оруулсандаа харамсалгүй. Тэр найз охиныхоо энэхүү үйлдэлээс олж төрсөн их нь биш гэж бодож эхэлдэг. Буцаад шөний клубт найз нь шар мэдээг үнэн гэж хүмүүст хуваалцах ба менюг өмнөхөөсөө илүү аз жаргалтайгаа харсан соёо эцэг хинөөд болсноос хойш ах удаал ийм байхыг харж байгаа хэлэхэд үзэгд солигдсон меню ичтэй загнуулж доромжлуулж байсан мөчөө иргэн сандаг. Удалгүй меню гэртээ хүргүүлэн найз залуугийнхаа ачаар өшөө авах төлөвлөгөө нь амжилттай хэрэгжснээр аав ах нь уг шар мэдээнээс олж эхнэрээ зодож бүх уур бухимдлаа гаргах нь тэр. Ингээд хэд өдрийн дараа соёо түүнийг зураг үзэсгэлэнд оролцохыг санал болгож найз залуу нь менюг болзоонд өрдөг. Гэтэл түүнийг гарах гэтэл аав ах нь өрөөндөө дуудан ойрд их гадуур гарч байгааг нь анзаарч ямар ч шалтгаангүйгээр түүнийг гэрийн хорионд оруулахар шийддэгч меню энэ шийдвэрт нь дургүй байлаа. Аав ах нь хэлснийг биелүүлэхгүй гэвэл хойд хашаанд байгаа эмээтэйгээ очиж уулзах хэмээн гарч явах бөгөөд өдөн меню эмээгийнх нь мартаж сандаг өвчнөнд хөдөлснийг мэдэн аав ээж нь сайн байгаа гэд амын дагуулan худлаа хэлэх үед аав ах нь хайртай баггүй бэр хоёрын машины ослоор нас барсан гэж эмээг нь буруутгахад цаг хугацаа ухаарч тухайн харамсалтай үйл явдлыг бидэнд харуулна. Цагдаа нар тухайн үед уг ослын шалтгааныг уг дуудлагаас олсон гэж үзсэн бөгөөд ослыг сансан эмээ нь өөрийгөө буруутхан хайж шүүрч авах үед
Миний эмигээ болиулан 20-д оруулахыг ахаасаа гуйдаг. Тэр эмийнхаа сэтгэлийг зоохгүй гэсэндээ тустай байхаар олж. Ингээд 20-д орсон меню найз залуугийнхаа зааж өгснөөр хилэнцүүдийг нисэлж хэдэн өдрийг харанхуй өрөөнд өнгөрүүлж. Нэг өглөө түүнийг найз залуутайгаа чаталж байтал Ванда амал өглөөний цайг нь авчран эмээгийнх нь би сул байгааг хэлгээд меню түүнтэй тохиролцохоор мөнгө санал болгодож тэрээр үнэхээр туслах боломж өгөх хэмээн гарч явна. Энэ үеэр Шоми меню санаа зовон түүнийг баярлуулахаар 10 сая янаар авсан зураг бэлэглэхээр болж өдөр нь тэр хоёрыг видео коллоор холбогдсон дараачийн болцоогоо ярилцаж байтал менюгийн үеэл ах нь тэдний яриаг таслан гуйлтын дагуу чин овогтны зохион байгуулж буй зургийн үзэсгэлэнд оролцохыг зөвшөөрдөг. Ингээд меню ахыхаа зааснаар хөвнчихэр зурч тэдэнд харуулна. Гэтэл үүнийг харсан үеэлэгч нь луу овогтны өмнөөс үзэсгэлэнд битгий оролцоороо гэд уг зургаас нь ичх үед меню ахыхаа хэлснээр уг зургийг сонгосон гэж тэд үүнээс болж үл ойлголцсноор өнөөдрийн ярьж өгч буй уг драмын маань эхний хэдэн анги үгээр өндөрлж байна. Та бүхэн уг сонирхолтой драмыг үргэлжлүүлэн үзхийг хүсч байвал энд харагдж буй QR болон видеоны тайлбарын хэсэгт байгаа холбоосоор дамжин Xplay аппликейшнаа татаж хүссэн драма нэг төлөлтөөр хязгааргүй үзээрэй. Xplay драма ертөнцид хязгааргүй.